Манай улсад хүүхэд залуусын зохион бүтээх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ABO Robcon зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Тэгвэл энэ удаагийн тэмцээн Robe Goldberg төрлөөр нэмэгдлээ. Тэмцээнд нийслэл орон нутгийн 8 баг оролцсон байна. Robe Goldberg тэмцээн гарын доорх жижиг материалуудыг ашиглан хөнгөн бүтээн байгуулалтаар хийсэн машинаар тодорхой нэг зорилгод хүрэх юм а. Өнөөдрийн тэмцээнд оролцсон багууд шүхүр дийлгэх даалгавартай байсан. Гололтой аймгаас энэ тэмцээнд орлохоор ирсэн Алтан жигүүр багийнхан дунд насны ангилалд 2 дугаар байр эзэллээ. Тэд энэ тэмцээнд оролцсноор дүрслэн бодох уран сэтгэмжээр энгийн хялбар үйлдэлийг гүйцэтгэж багаараа ажилласан байна. Манайхад энийг өөрөөсөө фэйсбүүкээр United клубын фэйсбүүкээр гарсан өдөр нь хараад бэлдсэн сургууль дээр бид нар. Тэгээ манайчуудад дээд наснд бага наснд хоёуланд нуулан багууд бэлдсэн багууд орсон хүүхдүүд маш сайхан юм ийсэн. Тэгээ ерөөсөө гол нь манайхны багийнхны ганцаардлага юу байсан гэхээр ерөөсөө гарын дор материал дандаа бидний хог хаягдл гэж яадаг анзаардгүй хайчдаг юмнуудаар энэ шийдлийг маш олон төрлөөр хөдөлгөөд эргүүлээд буулгаад хүн харахад бидний тоодгүй юм бас үйлдэл явуулсаар гад хамгийн сүүлд нь зонт хигнээд юм биш тэгж харуулахыг л үзсэн. Хүүхдүүд маань нэлээд идэвхтэй бэлдсэндээ бид нар даанч олсоор 1000 км-аас ирж байгаа болох дээр бас санхүүгийн асуудал байлаа. Тэрнээс 90 гэсэн баг бол арталт нь гомдолтой хүмүүс бол маш их хоцорсон. Багаар ажиллах чадвар тэгээ нөгөө бусдад бие биетэйгээ ойлголцоо тэгээд яг юу юмныхаа нарийн учир зүгийг яг яаж их тэр талаар нь хүүхд болгон чөлөөдөө сэтгэж ер нь альва юм бүтээлчээр хандах хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа. Тэгээд энэ тэмцээнийг ер нь жил болгон зохиож ивэл ирээдүйд хүүхдүүдэд маань их олон амжилтлаг олгох гэж бодож байна. Ажил дүрийн сайдын нэрэмжит Robe Goldberg тэмцээний санаачлагч нь United Education компани юм. Тэд өмнө нь хүүхэд залуусын дунд Чингис хааны сэлбэр болон угсардаг морин хуурын тэмцээн зохион байгуулж байсан. Robe Goldberg тэмцээний гол зорилго нь хүүхдийг багаар ажиллах чадвар болон аливаа зүйлийг олон талаас нь харж сэтгэх чадварыг нь хөгжүүлэх зорилготой тэмцээний зохион байгуулагчид онцолж байна. Хүүхэд залуучуудын бол сэтгэн бодох чадварыг сайжруулах олон тэмцээн уралдаан болдог. Дэлхийн хэмжээнд бас энэ төрлийн олон тэмцээн болдгийн нэг жишээ энэхүү тэмцээн байгаа юм. Маш богино хугацаанд үр дүнгээ харж чадах энэ авьяас чадрыг шаардсан сонирхолтой тэмцээн болж өглөө. Орон нутгаас айгүй идэвхтэй оролцож байна. Одоогийн байдлаар бол 4 аймгаас оролцоод бүртгүүлсэн байна. Нэгдүгээр ангиллал буюу бага насны ангиллалын багууд төлхөө оролцож байна. Бас энэ өнөөдөр хүүхдүүд хичнээн иймэрхүү төрлийн бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэе гэсэн ийм зорилттой босныг бас илэрхийлж байгаа болоо гэж бодож байна. Robe Goldberg тэмцээнд ерөнхий боловсролын 11-аас 18 насны сурагчид болон 18-аас дээш насны оюутан залуусын дунд 3 шаттайгаар зохиогдож, бага насны ангилалд Монгийн сургуулийн Од баг, дунд насанд Увс аймгийн Empire баг шалгарлаа.